За та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Бас та бүхэдтэйгээ бас энэ өдрүүдийг хамт өнгөрүүлж байгаад үнэхээр баяртай байна. За тэгээ Ганаадаа бас баярлалаа. Энэ дууг дуулаад өгөөч гэдгсэн. Дуулж өглөө. Тэгээ та бүхэдийг бас мессежийг ойлгосон бахын дууны. Би энэ дууг нэг 12 сард нэг сонссон юм. Тэгсэн чинь яагаад чи тухайд бол айгүйх тийм миний хувьд бол ер нь итгэлийн амьдрал бас болж ингэж юм те эргэн тойрны зүйл зарим нэг нь болж бүтэхгүй байгаа ч гэсэн за ер нь болоод яваад байна гэж бодож ирсэн чинь энэ дуу намайг сэргээж өгсөн. Тэгээ нэг би ч өөр нэг магтан дууны талын хүн болохоор ягаад ч нэг бас дуу сонсож айгүйх ивэл авдаг. Тэгээ энэ дууны сонгогдсон гэдгээ мэдэгтөө тэгээ аавын зүрх сэтгэлийг ойлгосон хүн бүхэн тахилчнаар юм а гэсэн. За энэ яг энэ үг ерөөсөө л миний зүрх сэтгэлийг хадаад ингээд ураад байгаа юм шиг надад мэдрэмж төрчихсөн. Тэгээ та бүд бас ахаад бодоод үзээрэй те. Бид нар бол сонгогдсон, та нар бол сонгогдсон. Аавын зүрх сэтгэлийг ойлгохоор сонгогдсон. Тахилж байхаар сонгогдсон. Тэгээ тахилж байна гэдэг бол хэцүү. Бас Бурхны зүрх сэтгэлийг ойлгоно гэдэг бол бас хэцүү юм шиг байна. Бүгдээр Бурхан танд залбирая. Тэг өнөөдөр өглөөний үгний төлөө эзнээс ивэл гоё. Эзэн Бурхан минь цаг мөч та хайр инрэл өршөөлөөрөө биднийг хамгаалж энэ өдөр бас бидэртэй хамт байж байгаа таньд талархаж байна эзэн минь. Тэгээ энэ цаг мөч таны ариун сүнснийг гуйж байна. Бидний зүрх сэтгэл болоод чихэнд оюун бодолд нэг сүнсийг нэг ойлголтыг өгөөч эзэн минь. Тэгээ урам зориг авахт мөн тусаалаараа. Ариун сүнсээрээ биднийг хөтлөн дагуулаарай. Эзэн Есүс та үг дотор босгон байгуулаарай. Иесусийн нэрээр ариун сүнс гуйж залбирлаа. Амен. За, аавын зүрх сэтгэлийг би одоо нэг удаа нэг ойлгох гэж нэг оролцсон юм а. Одоо манд гах маань тэнд сууж байна. Одоо манай аавын бол багын найз. Би манд гахыг бол аягүй сайн таньдаг те. Бид нар одоо баг багталмаа байнга орж гарч хажуу хашаанд өссөн тийм айлууд байгаа. Тэгээ нэг удаа нэг аав маань нэг орой хурж ирээд надаас нэг тийм зүйл гуйсан юм. Бука. Чи нэг аав хооронд нэг ажилд яваад байгаа гэж. Тэгэхээр би 7 дугаар анги хөхт байсан л да. Тэгээ аав маань ямар ажил хийдэг гэсэн гэхээр тухайд одоо олдож байгаа ажил нь тэр байсан. Тэгээд мөнгө төгрөгч бас тийм хангалттай өгдөг. Тэгээ нэг 30 машин модыг нэг ачаад 1000 төгрөг л авдаг гэсэн санагдчихэв те мандгахаа. 30 машин модыг ууланд очиж цагаална. Тэгээ цагаалаад 70 ширхэг мод ачдаг шиг санагдаад байна. 70 ширхэг мод ачдаг 4 метрт. Тэгээ энэ ажлыг яг нэг 30 машин дээр ерөнхийдөө нэг хөрөөчөнтэйгөө нийлээд тавуулаа явдаг шиг санагдаж байна. Тэгээ нэг удаа аав намайг гуйгаа. За миний хүчи миний оронд гараад өгч аав нь өнөхөр ядраад байна гэд. Тэгээ би уул руу явахгүй юу. Тэгээ айгуу дурамчхан явсан юм аа. Бүр уурлал. Би маргааш хичээтэй байх ч одоо тэгэл модонд чинь би тэгээ чадахгүй шүү матахгүй шүү тэгэл баахан хэлж байгаа л явсан. Аавд нэлээд дуурсан гэсэн чи аав нь өнөхөр ядраад байж тэл гэсэн. За явах хаа энийг одоо явчих гээл. Тэгэл явсан. Навчаа юу болсон бэхэр уулын тэр модын аль хэдийн ингээд цагаалаад ингээд юу яцсан байлээ л да ингээд хураагаад ачхад бэлэн болгоцсон байсан. Тийм моднууд юм байлээ л да. Тэгээ нөгөөх нь очоод 30 машин руу ачиж эхэлсэн. За тэгэл би тэнтчээс гараа зогссон. Тэгээ сүүл рүү гармаан зулгарж байгаа. Амар урдалж байгаа байхгүй гар зулгараа сүүлд өргөс ороод нөгөөх нь. Тэгжсэн бүдэрж унаал нөгөө юунд чинь уулын дунд чинь. Тэгээ байжсэн чинь тэр нөгөө жолооч нь ерөнхийдөө ахалдаг. Жолооч нь юу гэсэн өө чи яваад тийш очоод нэг тэр ахаа нэг хэдэн мод дутуу байна. Тэр хөрөөчөнд яваад хөрөөдөд иргээд. Яваасан. Тэгээ нөгөө би ч одоо нэг 2 модл нэг мөрлөж машин руу дөхүүлсэн. Тэгээ тэгэхэд л үнэхээр хэцүүс. Би замдаа халтарч унсан, ард байсан хүндээ загнуулж байгаа. Хараалгаж байгаа, зөвхүүлж байгаа. Тэгээ модоо ач дуусчаад бид нар юу лөө гэрлүүгөө модон дээр суугаад харьдаг байхгүй. Тэгээ явж байхдаа бодчихлаа. Эцэг минь намайг тэжээхин тулд ямар хүнд хэцүү ажил хийдэг юм бэ гэж. Гараа зулгадаг юм байна. Гараа цогтдаг юм байна. Бүдэрч унддаг юм байна. Магадгүй бас таарахгүй улсуудтай хэрэлддэг юм байна. Ямар хэцүү ажил хийдэг юм бэ гэдэг тухайд би бодож ирсэн. Тэгсэн чинь
Ааваас хойш би бурханд итгэсэн. Одоо бурхны зүрх сэтгэлийг ойлгох гээд явж байна. Тэгээд одоо болтол хэцүү л юм л да. Чадахгүй, ойлгохгүй байна. Заримдаа төрч байд байна. Тэгэхээр би та бүдээс асууя. Та бүгд бурхны зүрх сэтгэлийг өрнөхөр ойлгож хүлээж авдаг вэ? Матай номонд нэг юм сургаалт зүйлийг Есүс ярьсан байгаа. Матай номын 21-р бүлгийн 28-аас. Харин та нар юу гэж бодож байна? Нэгэн хүн хоёр хүүтэй байжээ. Тэр ууган хүү дээр очиод "Хүү минь ээ, өнөөдөр явж усан үзмийн талбай дээр ажил гэсэнд хүүн үгүй гэв. Гэвч дараа нь гимшээд явжээ. Удаах хүүдээ мөн тэгж хэлэхэд хүүн "За" гэсэн атлаа явсангүй. Тэр хоёрын аль нь эцгийнхаа хүслийг биелүүлсэн бэ гэсэн баг. Тэгээ би болохоор яг тийм айгу өөрийгөө баярлаад байгаа юм тий. Яг нэг уугаа өгчихтэй чи ингэ яваад өгөөч гэхэрн за тэгээд. Айгу дурамчхан ингээд ууралж яснаа ингээд аав хүслийг нэг биелүүлсэн. Гэж айгу өөрийгөө баярлаад байсан чинь. Заримдаа ингээд үүрэг хариуцлагыг сүм чуулганы пастор ахлагч нар биднэрт өгдөг, гишүүддээ өгдөг. За би бол нэг олон гишүүдээсээ тийг сонсдог. За гэдэг үгийг. За тэгё, хийё, пастраг. Харин тэрийг нь биелүүлдэг нь хэд юм болоо гэж. Тэгээ өнөөдөр би бас хэд улсууд талархах юм. Магтан дууны үйлчлэл зогсож байгаа магтаалчтай баярлалаа. Мөн бас хөгжимчтэй баярлалаа. Мөн одоо яг энийг дуусаад бас энд байгаа юмнуудыг зөөгөөд бид нэр хойшоогоо явна. Тэрийг хүртэл итгэмжтэй хийж байгаа хүмүүстээ бас баярлалаа. Мөн бас төвшөөдөө баярлалаа. Тэгэхээр сая хэн Немкахмаас айгу сайхан зүрл хэллээ. Төгсгөл нь бол бас тий төгсгөлийн хүртэл хүлээж чаддаг усуд бол үлдгэсэт юм аа гэж. Тэгэхээр эцгийн хүслийг биелүүлнэ, бурхны хүслийг биелүүлнэ, аливаа нэг үүрэг даалгаврыг биелүүлнэ гэдэг зүйл маань өөрөө итгэж хүнээс яг юу шаарддаг юм болоо гэж. За тэгэхээр та бүгдийг бас нэг алдартай нэг ишлэлийг бас гаргаасаа гэж чинь Библиэд байгаа. 1-р Петр номын 2-р бүлэг 9-р ишлэл. За энийг бол зарим нь бол чэйжээрээ мэдчихэж байгаа. Харин та нар сонгогдсон угсаа хаант тахилч ариун үндэстэн бурхны эзэмшлийн ард түмэн юм аа. Ингэснээр харанхуугаас та нарыг өөрийн гайхамшигт гэрэл рүү дуудсан түүний хүчрхэг үйлдэлүүдийг та нар тунхаглах юм аа гэсэн байна. За түрүүний дуун дээр бол аавын зүрх сэтгэлийг ойлгосон хүн бүхэн тахилч нар юм аа гэж. Аавын зүрх сэтгэл гэдэг маань яг юу юм бэ? Гэдэг дээр хэдүүлээ эргээд харъя. Бурхны зүрх сэтгэл гэж юу вэ? Илчилт номон дээр тодорхой байдаг. Илчилт номын 21-р бүлэг дээр 21-3 дээр харагтун бурхны асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно. Тэгэхээр саяны ишлүүдийг холбоод ойлгох юм бол бурхны хүсэл бол биднэртэй хамт байхыг хүсэж байгаа. Тэгэхээр бид бурхантай хамт байхад бэлэн үү зүрх сэтгэл маань тий? Бэлэн үү? Уулын 7 өдрийн Адвентист сүмийн гишүүд гэдэг утгаараа бид нар бол үлдгэсэд бидний зүрх сэтгэл бурхныг яг одоо энэ цаг мөчид яг өнөөдөр яг одоо ирлээхэд бэлэн тийм хүмүүсүүд болж таарах гэдэг. Тэгэхээр би та бүдээс асууя. Та бүгдийн зүрх сэтгэл бурхныг хүлээж авахд яг одоо тий бэлэн үү? Амен. Бэлэн бол амин. Тэгэхээр бэлэн улсууд бол аавын зүрх сэтгэлийг ойлгодог юм байна. Бурхан биднэртэй хамт нутаглах гэдэг юм. Бурхан биднэртэй хамт байх гэдэг юм байна. Өнөөдөр бурхан надтай хамт амьдрахыг хүсэж байгаа юм байна гэдгийг ойлгоцсон улсууд байдаг юм. Тэгээ яг энд байхдаа бид нар бурхантай амьдраа сурцсан хүмүүсүүд болж таарах гэдэг. Библиэлд олон сургаалт зөвлөлүүд байдаг. Бэлэн байхтай холбоотой. Тэгэхээр бид нар яг энэ цаг мөчөөс яг энд байхдаа бид нар бурхантай амьдрал сурж түүний зүрх сэтгэлийг ойлгохгүй юм бол диваажинд очиод та диваажинд руу шууд ингээд аваачаад оцсон ч бид нар ойлгохгүй шүү дээ.
Тэр миний хувьд бол аавын ажлыг хийж үзчихэж л би аавын намайг тижээж байгаа тэр зүрх сэтгэлийг бол би ойлгосон байхгүй. Тэг зах цухаас нь л да. Тэгээ нас урсны дараа нэг 25,000 төгрөг өгсөн. Нөгөө ажиллаж сосод нөхгүй байж байгаа мөнгөний нөхгүй. Тэгээ би тэрийг хараад амар хуйлж ирсэн. Яг тэр 25,000 төгрөг гэдэг бол 5 удаагийн ирээсийн мөнгө л байсан. Тэгээ 5 удаа гараа зулгарах магадгүй хүн амьтанд хараалах нэг бол модонд даруулах, цохиулах, нуруугаа гэмтэх тийм л хөлс байсан байхгүй. Би тэрийг хараад аав маань те. Тэгээ тэнгуут тэр нь болохоор ерөөсөө миний нэг удаагийн өмд авах мөнгө байгаа байхгүй. Би тэгж аавынхаа зүрх сэтгэлийг нэг хайлтаа ойлгох боломж надад олдож ирсэн. Гэхдээ би та бүдээс ахаад асууя. Бурхны зүрх сэтгэлийг мөнхийн усад та нартай амьдрахыг хүсэж байгаа тэр зүрх сэтгэлийг яг энэ цаг мөчид та би та бүдийг хүлээж аваад хэрэгжүүлээсэй гэж хүсэж байгаа. Тэгээ бид нар ойлгодог тийм мэдчихнэ гэдэг. Гол юм дээр хэрэгжүүлэлтэн дээр бид нар жоох алдаа гаргаад байгаа юм болов уу гэж бодоод байгаа. Бие бинийгээ хайрлах, бусдын төлөөгөө үйлчлэх, аливаа нэг зүйлдээ хариуцлагатай байх. Галаат номын 4-р бүлэг дээр нэг юм Библи ишлэл байгаа. 4:1-ээс тэгэхээр өв залгамжлагчд нь хэдийгээр бүгдийн эзэн мөн боловч хүүхэд байхдаа зарцаас ялгагдах юмгүй байдгийг хэлье. Тэрээр эцгийнхээ урдчлан тогтоосон өдрийг хүртэл гэж хэлсэн байна. Хамт явж гинэ үү те? Бид нар бол Бурхны өв залгамжлагт түрүү аль хаан тахилчнаар одоо эзэмшлийн ард түмэн гэл гайхалтай ишлэгийг уншсан. За бид нар тэрийг сайн ойлгож байгаа те. Бид нар Бурхнаар сонгогдсон ба бид нар бол үлдгэсэд адвентистууд. Гэхдээ энэ дээр Паул хэлэхдээ нэг зүйлийг тодорхойлсон байгаа. Бид нар Бурхны өв залгамжлагчд бас тэр Бурхны өв залгамжлагчийн эзэд нь мөн. Гэхдээ хүүхэд байхдаа зарцаас ялгаагүй ялгагдах юмгүй байдгийг би хэлье гэж хэлж байгаа. Зарц гэдэг зүйлийг бол би мэдэхгүй л дээ. Одоо бидний нийгэмд зарц гэдэг ойлголт бол байхгүй болцсон. Айлаа өнгөрсөн нийгмийн үе. Гэхдээ хар ажилтан ер нь альва нэг үр даалгаврыг гүйцэтгэж явдаг ажилтан гэдэг утгаар нь би бол орлуулж ойлгоод байгаа. Тэгээ альва нэг зүйлээс нэг газар байгууллагад ороод ажлынхаа хоол хүнсийг өөрийнхөө тэ одоо энэ биеийг тижээх хоол хүнсийг амин зулгахын зүйлийг олж авахын тулд тухайн хүний хэлсэн зүйлийн дагуу амьдарч тэгээ тэр хүнээс тэ өгж байгаа мөнгө төгрөгийн цалин болгож аваад амьдардаг тийм гэж би ойлгоод байгаа. Гэхдээ энэ зарц гэдэг бол бүр ондоол ах л та амнаас бүх зүйлийг нь бол эзэн даагаад хүссэн өөрийнхөө бүхэл зүйлийг хийлгдэг тийм л нийгэм байсан баг. Гэхдээ өнөөдөр ч гэсэн бид нар ингэж ойлгох юм бол бид нар Бурхнаас асар их хивээлийг авч асар их нэгүслийг авсан байна. Бурхантаа бас те Бурханд залбирсан залбирлаараа дамжуулаад бас олон сайхан гайхамшгуудыг авсан байна. Гэхдээ Бурхны хүслийг биелүүлэх дээр бид нар зарц шиг байх хэрэгтэй байна. Дуулууртай байх хэрэгтэй байна. Тэгээ би та бүдийг энэ өглөө юунд дуриалахыг хүссэн юм бэ гэхээр та бүдийг дуулууртай Бурхны хүсэлд захирагдаасаа гэж хүсэж байна. Та бүгдийн дотор ариун сүнс ятгаж байгаа бол Библийн үг ятгаж байгаа бол шаббат өдөр болгон пастор гарч ирээд номлол хийгээд тэрнгээр Бурхны үгээр ятгаж байгаа бол та тэр үгэнд захирагдаж дуулууртай байгаач. Есүс Христ үүнийг л бидэрт гэрчилсэн. Байнгын зүйлийг давтж ирсэн. Би эцгийн хүслийг биелүүлж байна гэж. Би эцгийн хүслийг биелүүлж байна. Эцгийн хүслийг биелүүлж ирсэн болохоор тэр бидний дунд амьдэрсэн. Эцгийн хүслийг биелүүлж ирсэн болохоор тэр биднийг аварсан. Тэгээд дээш явсан. Харин одоо та нар эцгийн хүслийг биелүүлээч гэж бидэнд үүрэг даруулга өгсөн баг. Тийм учраас Паул бидэрт Петр бидэрт те та нар бол тахилч нар штэ. Сонгогдсон. Тийм ойлгож байна. Бид нар зовно. Заримдаа хин нэгэнтэйгээ ойлголцохгүй муудалцсан, хэрэлдэн, үл ойлголцсон. Гэхдээ бидний эцсийн зорилго бол мөнхийн улсад яваачин. Яг тахилч гэдэг хүн тэр зүйлийг үүрхээс өөр аргагүй. Тэр та бүгд бол ижлэхэн Бурхны эзэмшлийн ард түмэн бас тахилч нар.
Бурхны хүслийг биелүүлээсэ. За ингээ Матай номын 21-р бүлгийн үргэлжлүүлээд 32 дугаар ишлэгийг уншия. За 31-ээс. За тэр хоёрын аль нь эцгийнхэн хүслийг биелүүлсэн бэ гэхэд эхнийх нь гэвэ. Есүс тэдэнд үнээр би та нарт хэлье. Татвар урагчд ба янхнууд та нар суртаж Бурхны хаанчлалд орно. 32-оос нь учир нь Иохан зүвт байдлын замаар та нар дээр ирсэнд та нар итгээгүй. Харин татвар урагчд ба янхнууд түүнд итгэсэн юм аа. Та нар үүнийг үзээд гимссэнгүй. Дараа нь түүнд бас итгэсэнгүй гэсэн байна. Тэгэхээр эцгийн хүслийг яаж биелүүлдэг юм бэхээр итгэлээр л биелүүлж. Та Бурхан таныг авраад мөнхийн усад амьдруулна, та Бурхантай хамт амьдрна гэдэгт итгэдэг үү? Ахад асууя. Та таныг Бурхан авраад мөнхийн улсад амьдруулна гэдэгт та итгэдэг үү? Таныг өхүүлэхгүй ахиж та өвчин зовлон гэдэг зүйлийг тусахгүйгээр амьдрна гэдэгт та итгэдэг үү? За амен гэж байгаа улсууд дээр Бурханы алдар дүүрэн байг. Мөн таны зүрх сэтгэлд бас Бурханы алдар дүүрэн байг. Тэгвэл та итгэлээр амьдраараа гэж хэлмээр байна. Таны итгэж байгаа Библийн үгнээс сонсож байгаа энэ үг таны амьдрал дээр хэрэгжиж байж та Бурханы хүслийг биелүүлнэ. Таны итгэж байгаа зүйл амьдралдаа чинь нэг болж ш та Бурханы хүслийг биелүүлнэ. Тэгээ одоо энэ Отгон баяр те манай Отгон баяр дүү маань ирсэн ба. Баяртай нь хараад арангаад үйлчлэлтэйг байхад Отгон баяр маань би сүмрөөгөө өглөөний мөргөлд явж байхад ингээд сургуульд явдаг гэсэн. Тэгээ холоос ингээд орилно. Сайн уу пастра гэлээ. Тэр нэг годом донд орилж байгаа шүү дээ. Хөөе пастра сайн уу гэл дүүтэйг хамт явна Отгон туяатай хоёлаа. Айгуу жоохон байсан. Одоо айгуу том болчихоо. Усан батлаа хүртсэн байна. Ахнах баяртай байна. Тэгээ би тухайд нэг шинэхэн пастор байсан болохоор айгуу хичдэг байсан аахгүй. Сайн уу пастрагийн гол хүмүүс пат гэж бүгд над руу хараад би чигээл те. Айгуу санаа зовдөг байсан. Тэгвэл би одоо энэ тэр дүүгийнхэн тэр тунхаглалд би баярлж байгаа. Яагаад тэгэхээр тэр дүү маань тунхагласан учраас арангаас өмнө энэ хүн пастор муу юм байна гэдгийг таниулаад гүрээ гэдэг хүнийг оруулж ирсэн байдаг. Тэгэхээр би эзэнт талархаж байгаа. Тэгэхээр таныг ч гэсэн өнөөдөр тэ сүм цуглаантаа яг орон нутгатаа те яг амьдраад ингээд явж байхад тэ таныг хэлнэ шүү дээ. Сайн байна уу итгэгч тэр ихчээ те сайн байна уу та энэ байдлаасаа бити ичээрэй. Яг тэр энэ бол Бурхан ариун сүнсээрээ дамжуул таныг бусдад гэрчлэл болгохоор тунхаглаж байгаа. Тэгэхээр та юун дээр анхаарах ёстой вэ? Таны итгэл амьдралтаа чинь яг тав нийцэж явах ёстой. Энэ бол Бурханы хүсэл юм аа. За бүгдээрээ залбирая. Эзэн Бурхан минь энэ өдрийг өгсөнд баярлалаа. Бидний итгэдэг цорын ганц Бурхан таны хүслийг, таны хэлсэн зүйлийг, Библийн үгийг амьдралдаа хэрэгжүүлж амьдрахт минь таны ариун сүнсний оролцоо, ятгалга, бусдын дэмжлэг хэрэгцээтэй байна эзэн. Тийм учраас та хэрэгцээтэй бүхэл зүйлээр минь хангадаг гэдэгт бид бас итгэдэг. Тиймийн тулд сүмийг өгсөн гэдэгт итгэдэг. Тиймийн тулд пастор ахлагч нарыг илгээсэн гэдэгт итгэдэг. Мөн тиймийн тулд та итгэгч нарыг ах дүү нарыг маань бидний эргэн тойронд өгсөн гэдэгт итгэдэг эзэн. Тэгэхээр танаас гуйж эзэн. Бид итгэлээ амьдралдаа хэрэгжүүлдэг үнэн ч итгэгч нар байхад мань тус болооч эзэн. Миний итгэл амьдралд минь хэрэгжиж таныг алдаршуулах тэр нөхцөлийг та бүрдүүлж өгөөч. Та бүрдүүлж өгсөн харин энэ үүргээ илүү сайн ухамсарлаж итгэмжтэй байхад мань та тусалаарай. Тэгээ танаас ариун сүнсийг гуйж байна. Эзэн Бурхан минь та ариун сүнсээрээ ямагт хамт байгаарай. Иесусийн нэрээр залбирлаа. Амен.